За сайн байцгаана уу. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр түрээсийн сургачгээ яаж буцааж авах вэ гэдгийг харцгаая. Одоо намар хүүхдүүдэд нөгөө сургачгөөдөө олгоцсон байгаа. Түүнийг хавар буцааж авахдаа яаж авах вэ гэдгийг харнаа гэсэн үг. За ингээд номын санчийн програм дотроос LibOE товчон дээрээ дарна. За ингээд LibOE товчон дээрээ дараад сургачгийн түрээсийн бүртгэл гэдэг байгаа. За энэ дээр номын санчийн програм гэсэн товчон дээрээ очиод дарчихна. За ингэхээр сургачгийн түрээсийн бүртгэлийг модуль руу нэвтэрдэг тухтай програм байж байгаа. За энэ дээр нэвтрэх нэр нууц үгээ нөгөө номын санчийнхаа нэвтрэх нэр нууц үгээ бичээд ингээд нэвтрээд орох нь. За ингээд нэвтэрч ороод за энэ цэсэн дээрээсээ бүлэг сургачийн бүртгэл гэдэг рүү орно. За энэ нэгхээр нөгөө тухайн сургуулийн одоо анги бүлгийнх нь ингээд чагсаалт гараад ирж байгаа. За энэ дээрээс одоо тухайн одоо сургууль маань хэрвээ бүх номдоо зураасан код наадсан бол шууд энэ зураасан код уншуулж сургачийг буцааж авах гэдэг товчон дээр дарна. Зураасан код уншуулах гэдэг нүд гараад ирнэ. За энэ дээр нөгөө тухайн сургачийнхаа бариад ороод ирсэн сургалтуудаас аваад шууд уншуулчих нь. Зураасан кодыг нь уншуулна гэсэн үг шүү дээ. Ном дээр наацсан байгаа зураасан кодыг. За ингээд уншуулахаар за тухайн хүүхдийнх нь одоо авсан багцын сургачгуудын чагсаалт ингээ гараад ирнэ. За сая ингээд зураасан кодыг нь уншуулсан хамгийн ихний ном байж энэ ном нь ингээд зөв буцаад гэдэг дээр зөв гэдэг ингээд тэмдэглэгдсэн гараад ирж байна. За ингэснийхаа дараа үргэлжлүүлээд энэ цонхныхын доод болонд байгаа зураасан код гэдэг нүдэн дээр курсороо байрлуулж байгаа тийм ээ. Курсор өөр газар байгаа бол ингээд цагаан болцсон байгаа тийм. Курсороо энэ дээрээ байрлуулчихэд нөгөө дараагийнх нь сургачгуудыг ингээд үргэлжлүүлээд уншуулчих нь. За ингээд уншуулад байна. За уншуулахаар нөгөө буцааж авж байгаа сургачгууд маань энэ дээр ингээд зөв зөвгөө тэмдэглэгдээд байгаа. За ингээд уншуулж дууссныхаа дараа буцааж авах гэдэг ингээд очиод арчиж болно. Тэгээ энэ дээр бас номын зураасан код уншуулахгүйгээр ингээд за математик иргэний боловсрол гэдэг ингээд гараараа бас ингээд зөв зөвгөө тэмдэглээд байж болно. За зураасан код уншуулсан ч бай, гараараа зөв гэж буцааж авч байгаагаа тэмдэглэсэн ч бай, хамгийн сүүлд нь буцааж авах гэдэг энэ товчоо заавал дарах ёстой шүү. За энэ цонхны баруун доод болонд байгаа. За ингээд буцааж авах товчоо дараад ингээд энэ хүүхдээс одоо 6 сургач буцаагаад авчлаа гэсэн. За үргэлжлүүлээд ахаад ингээд номынхын зураасан кодыг уншуулад байж болно. Эсвэл энэ цонхоо ингээд хаачч болно. За тэгээд дараагийн хүүхд ороод ирэхээр нь ахаад зураасан код уншуулах цонхоо дуудаж чагаад энэ нөгөө хүүхдийнхаа дараагийн хүүхдийнхаа номынхаа зураасан кодыг уншуулнаа гэсэн үг. За хэрвээ зураасан код наагаагүй, нааж амжаагүй өнтер байгаа бол тийм ээ. Зүгээр тухайн анги руугаа ороод тийм ээ. Тухайн бүлэг рүүгээ ороод энэ нөгөө ном авсан сургачдын жагсаалт байж байгаа тийм ээ. Сургачийн жагсаалт энэ дээрээ хурж ирээд тухайн сургачийнхаа нэрэн дээр хулганы баруун товчоод ороод багц буцааж авах гэдэг товчоод арчина. За ингээд нөгөө тухайн хүүхдийн авсан багцтай цонх ингээ гараад ирнэ. Түрүүн харагдсантай яг адилхан цонх. Энэ дээр зүгээр ингээд маусаараа ч юм уусгод компьютерийнхаа гарыг ашиглаад буцааж авч байгаа номнуудынхаа зөв зөвгөөс тэмдэглэж яагаад тэгээд хамгийн сүүлд нь буцааж авах товчоод арчих нэ. За ингээд болоо. Амархан. За зураасан код уншуулж болно, гараараа тэмдэглээд авсан ч болно. Аль алийг нь хоцлуулаад ашигласан ч болно. Тэгээд заримыг наацсан, заримыг наагаагүй ч болно тийм ээ. За тэгэхээр энд зураасан код уншуулах гэж байгаа бол анхаарах нэг зүйл нь болохоор энэ зураасан код уншуулдаг нүдэн дээрээ курсороо заавал байрлуулсан байх ёстой. За тэгээд гараараа зөв гэж тэмдэглэсэн ч бай, зураасан код уншуулсан ч бай, заавал буцааж авахын товчоод дарах ёстой хамгийн сүүлд. За ингээд буцааж авах товч дарсны дараа энэ одоо ингээд ногоон дээр зөв гэд тэмдэглэгдсэн байгаа бол энэ яг ингээд буцааж авлаа гэдэг нь одоо програм дээрээ баталгаажсан гэсэн үг. Зүгээр ингээд одоо тэмдэглээд ингээд орхисон байгаа юм чинь бол баталгаажаагүй яг буцааж авлаа гэдгээ баталгаажуулах гэдэг ингээд явж байна гэсэн үг байна шүү. Энэ энийг авлаа шүү гэдгийг тэмдэглэж байна гэсэн үг. Тэг ингээд тэмдэглэснийхаа дараа
заавал буцааж авах төвчөө дарна шүү. Энийгээ битгий мартаарай гэж хэлье. За ингээд ном буцааж авах бол орцоос үл юм амархан байна. За ингээд амжилт хүсье бүгдээр.